Галзуу кино суугтаа тавтаа морил. За хэдүүлээ үхлийн аюултай цас буюу The Eternauts киноны тайлбараа дуусгацгаая. Удаан хүлээлгсэн бол уучлаарай. Гэхдээ удаан ч гэжтэй ганц л киноны дараа оруулж байгаа болохоор гайгүй үстэй. Аль болох хурдан оруулах гээд хэрэндээ л хичээлээ шүү. Дугаарыг хамтрагчаар Unitel ажиллаж байна. Unitel болон Tokyo App-аас гар утас лизингээр авах юм бол 7 хоног бүрийн 5 дахь өдөр болох 98% off flash deal хөтөлбөрт оролцох хэрэгтэй болох юм байна. Үүндэн шүү дээ. Apple, Samsung, Huawei брендийн гар утас ухаалаг цаг жигвж за тэгэхээр Unitel, Univision-ы 1 сая төгрөг хүртэлх эрхийг 98% хөнгөлөлтөй үнээр авах боломжтой гэж байгаа. Ганцхан гар утас судалдаж аваад бүх flash deal хөтөлбөрт оролцох боломжтой. Уг хөтөлбөр 6 сарын 6-ыг дуустал үргэлжлэх юм байлээ шүү. Гар утасаа шинжилээд 98% off flash deal урамшуулалтан амжиж оролцоорой манайхан. За тэгээ цаашаа юу болсныг хэдүүлээ одоо олж мэдцгээе. За ингээд ухаан алдсан Хуан нөгөө улаан гэрэл болон охин Клара хоёрыг хардаг. Тэдний машин цасан дээр гулсаж явсаар нэг гараж руу тулаад зогсоно. Машинаас гарч чадахгүй дарагдсан Хуан ухаан орхид нөгөө хорхойнууд цэргүүд рүү дайраад газар дүнсэн цэргүүдийг тэмдрүүлээрээ барьж аалзны шүлс шиг зүйлээр ороож байлаа. Энэ үеэр Тана Хуаныг машинаас гаргаж аваад хорхойнуудад баригдалгүй амжиж 2 давхар руу гарч чадна. Дээш гарах явцдаа Хуан хотын сүрэл болоод улаан гэрэл бүхий үзэгдлийг харсаар байдаг. Хоёр найз хэсэг хугацаанд дээвэр дээр нуугдаж угаад хартал тэнд нэг ч хорхой, нэг ч цэрэг байхгүй болсон байлаа. Тиймээс тэд доош буугаад цэргүүдийн үлдээсэн буу зэвсгээс авч цааш явцгаана. Тэд цааш явж байхдаа нэг хорхой шүлсээрээ ороосон хүнийг чирээд шинэхэн барьсан бололтой үүрлүүгээ орж байгааг олж хардаг. Мань хоёр хорхойноос нуугдах гэж оролцсон ч Таано хальтраад төмөр сав мөргөд чимээ гаргасанд нөгөө хорхой тэр дараа үүрнээсээ гараад ирдэг. Хуан хорхой руу шууд буудаж эхэлсэн бол Таногийн буу гацаад буудаж болдоггүй. Ингээд байдал бишдсэн ч азуулахад Хуан хорхойны толгойг онож буудсанд хорхой үхнэ. Гэвч чимээгээр бүр олон хорхой тэнд цугларсан учраас хоёр найз тэндээс хар хурдаараа зугтаацгана. Тэдний зарим нь мань хоёрыг хөөж эхэлсэн бол харин зарим нь нөгөө үхсэн хорхойгоор хооллож эхэлдэг. Хоёр найз хаашгаа мэдэхгүй хар хурдаараа зугтаж байтал нэг багтаа хүн хажуунаас нь гарч ирээд байшин руу ор гэж дуудлаа. Тэднийг амжиж сүм рүү орох үед 2 давхраас хэдэн хүн хорхойнууд руу молотов шидэж эхэлсэнд оногдсон хорхойнууд ганц нэгээрээ шатаж өгнө. Тэд сүмийн төв зааланд цугларсан хорхойнуудын анхаарлыг таталгүй сэмхээ нэг өрөөнд гүйж орсонд тэнд нэг гэлэнма шаргацсан хүмүүсийг асарч байлаа. Тэдний дунд Таногийн машиныг авч зугтсан Омор хүртэл байна. Тано Оморыг аюултай хүн учраас тэндээс хөөж гаргахыг шаардсан ч гэлэнма тэрний үгийг сонссонгүй. Харин ч тэднийг дагуулад сүмийн орой дээр гарч тэнгэрээс бууж байгаа улаан гэрлүүдийг харуулдаг. Тэр авраг том хорхойнууд тэр улаан гэрэл татуулсан зүйл дотор суугаад дэлхий дээр бууж ирж байгаа бололтой байдаг. Энэ бүхэн зүгээр нэг байгалийн сүрэл биш. Харин харийнхны довтлогоо болохыг ухаарсан Тано гэрлүүгээ явхаар яарангуйлээ. Гэвч гэлэнма тэрнийг зогсоож тэрнээс болоод тэнд байгаа хүмүүс бүгд аюулд орно гэж ядагдаг. Орой болоход хоол хүнс олж ирэхээр явсан бүлэг хүмүүс сүмд эргэж ирлээ. Тэд хорхойнуудаас болоод хоол явж чадаагүй байна. Тэр хорхойнууд тийм ч ухаантай биш болох нь илэрхий байсан учраас тэднийг илүү ухаантай хэн нэгэн удирдах байгаа гэсэн дүгнэлтэд Тана хүрчээ. Энэ үеэр Хуан охиноо олохын тулд тэндээс сэмхэн явах гэж байлаа. Гэвч тэрнийг Омор анзаарч тиймээс Хуан Оморыг барьж аваад амаа хамхиж байхыг сануулдаг. Хариуд нь Омор тэрэнд сүм дотор Ренго гэгч залуутай уулзсан тухайга хэлдэг. Ренго гэгч тэр залуу Хуаныг таньдаг. Фолкландын дайнд хамт оролцож байсан тухайга Оморт хэлсэн байна. Гэвч Хуан тэрнийг огт сандаггүй. Бас Омор хотын төв болоод захыг холбосон түнэл байдаг тухай сонсож байсан гэдгээ хэлдэг. Ингээд Хуан сүмээс сэмхэн гарч байшингийн дээвэр дамжиж явхаар шийдлээ. Тэрээр тэнгэр тасч байгаа улаан гэрлийг харсан даруйда маш олон хорхойнууд ямар нэг зүйл чиглээд урагшилж байгаа үзэгдлийг хардаг. Энэ үеэр сүм дотор хүмүүс цаашид яах тухайга ярилццгаана. Тэдний зарим нь явах хэрэгтэй гэж үзэж байхад зарим нь явах нь дэндүү аюултай гэж бодож байлаа. Энэ үеэр Хуан тэдэн дээр эргэж ирээд унаж явах боломжтой нэг ачааны машин олсон гэдгийг хэлнэ. Тиймээс тэнд байсан хүмүүс хамтдаа тэндээс явцгаахаар болдог. Ингээд тэд бүгд бие халахлж хоол хүнсээ базааж эхэлсэн ч нөгөө Ренго гэгч гэлэнма хоёр л сүмд үлдэхэр шийдсэн байна. Хуан тэднийг хамт явъя гэж ядгсан ч тэр хоёр хүмүүсийг удаашруулахыг хүсэхгүй байгаагаа хэлдэг.
Хуан Рейнготой ховчилж уулзахдаа дайнд оролцсноос хойш ер бусын хачирхалтай үзэгдлүүд нүдэнд нь үзэгддэг болсон тухай хэлэхэд Рейнго өөрт нь юу ч үзэгдээгүй гэж хариулна. За тэгээд тэд сүмээс сэмхэн гарч аль болох чимээ анир гаргахгүй хичээж гудамж дагаж алхацгаалаа. Тэнгэрт хөрсөн улаан гэрэлнүүд тэдний замыг гэрэлдүүлж байлаа. Хэдийгээр тэднээс холгүйхэн нэг хорхой хэвдэж байсан ч ягаад ч юм тэр хорхой тэднийг харсангүй. Ингээд тэд явсаар нэг хананд тулж ирээд оморын ярьж үлсэн түнэлийг олцгоно. Тэгэд тэд түнэлийн ханыг цоолж эхэллээ. Тэгсэн тэдэнтэй хамт явсан үлгэдэ хүүхэд уйлсанд тэр чимээгээр хорхойнууд эхнээсээ тэднийг чиглээд гүйлдэж ирцгэн. Аз болоход тэд ханыг амжиж цоолоод бүгд түнэл рүү орж амжина. Харин хүүхэдтэй эмэгтэй Хуан хоёр түнэл рүү орж амжилгүй зэрэгэлдэх автобусны үлдэгдэл дотор орж нуугдлаа. Энэ үеэр сүмийн хонх дуугарч эхэлсэнд хорхойнууд бүгд тэр чимээ рүү явцгаалаа. Тэднийг аврахын тулд нөгөө Гэлма Рейнго хоёр хонх дуугаргасан нь энэ байж. Тэднийг түнэл рүү ороод цааш явах зуур Рейнго Гэлма хоёр сүм дотор бензин асгаад сүмийг бүхэлд нь шатаахад бэлдэж байдаг. Ингээд хонхны дугаар гүйлдэж ирсэн өнөөх хорхойнууд тэдэн лүү дайрах үед Рейнго татаж байсан тамхиа шидэж хорхойнуудыг сүмийн хамт бүгдийг нь шатааж өөрсдөө ч амиа алдцгаана. Тэд түнэл дамжиж явсаар Таана Хуан хоёрын тулж ажиж байсан машин овоолсон хаалтанд тулж ирцгэн. Тэд хамны цаад талд гараад Хуаны олж харсан ачааны машин руу очицгоолоо. Тэгээд тэднийг машин цуух гэж байтал овоолсон машинууд дундаас нэг хорхой гарч ирээд Таана руу дайрч хөлнөөс нь чирээд авч явахыг завдна. Аз улахад тэдний нэг нь утаад гэрнад шидсэнд нөгөө хорхой Таанаг орхиод тэндээс холдоод явчихдаг. Тэдний шуугилдах чимээгээр өөр олон хорхойнууд дайрч ирсэнд Хуан тэднийг буудаж саатуулах зуур бусд нь бүгд ачааны машин руу амжиж сууцгаалаа. Тэгээд тэд давхсанд хорхойнууд тэднийг гүйцэлгүй хардна үлддэг. Тэднийг явах үед тэртээд сүмийн цамхаг галд шатаж байгаа харагдана. Энэ үеэр Хуан дахиж нэг үзэгдэл үзлээ. Тэрний нүдэнд Фолкландын дайны үйл явдал харагджээ. Залуу хүү Хуан дайснууд руу зогсоо зайгүй галлна. Гэвч хүчтэй дэлбэрэлт болж Хуан ухаан алджээ. Тэрнийг ухаан ороход тэр нуувчин дотор сууж байлаа. Тэрний эргэн тойронд үхсэн цэргүүдийн цогцос хөглөрнө. Залуу Хуан шүгэлдэн эсгэрэх чимээг сонсож нуувчнаасаа гарахад тэнд цас орж байдаг. Тэрнийг нуувчнаас гараад хэд алхтал урдаас нь хордхийн баг өмссөн Хуан өөрийгөө хараад зогсож байдаг. Ачааны машинтай хэд давхиж явсаар Тааногийн гэрэн ойролцоо ирэхэд Хуан Таано омоор 3 тэнд үлдээд харин бусд нь цэргийн бааз руу очихоор цааш хөдөлцгөлөө. Тэднийг явах замд амьд үлдсэн хүмүүс дор бүрнээ шадлаараа зэвсгэлж байшингийнхаа дээвэр дээр гарцгаасан байна. Мань 3 бусад хүмүүсийг үл тоож бушуухан явсаар Тааногийн гэрт иртэл гайхалтай зүйл болж Клара тэднийд ирчихсэн Хуаны үзэгдэл дотор харсанчлан Ильянаг дэрлээд унтаж байлаа. Аавыгаа энэ байшинд 7 хоног бүр ирж хөзөр тоглодог байсныг санаад аавыгаа хайж тэнд ирсэн гэдгээ Клара тэдэнд тайлбарладаг. Энэ үеэр Роберто Бенитогийн залуусаас хэдийг дагуулад тэднийд хурж ирнэ. Тэд харийн хорхойнуудын талаар цуу яриа сонсож Таано тэр бүхэн үнэн болохыг батлаад эндээс бушуухан явхаар бэлтгэж байгаагаа хэлэхэд Роберто Тааногийн гаражийг машинаараа солих саналыг тавьдаг. Учир нь тэд Тааногийн гаражийг бэглэлт болгох юм бол хорхойнуудаас өөрсдийгөө хамгаалж чадна гэж бодцгооч. Тааноч дуртаяа зөвшөрлөө. Ингээд тэд Робертогийн унаж ирсэн микроавтобусанд сууцгаах үед Кларагийн өмсөж ирсэн шар өмсгөл тэрний завны өмсгөл болохыг таньдаг. Ингээд тэд хамтдаа хөдлөх үед хотоос гарахаар улаан галзуу давхиж байгаа өөр нэг машинтай зөрнө. Хүмүүс дор бүрнээл хотоос зүгтаах гэж оролдоцгоож байгаа нь тэр байлаа. Тэгээд тэд хамт давхсаар боомт дээр ирсэн ч тэнд шавар шалбаагнаас өөр зүйл байсангүй. Хачирхалтай цас орхоос өмнө хэн нэгний барьж хувинд хийсэн байсан загас одоо хүртэл амьд байлаа. Тэд хаажгаа ярилцаж эхлэх үед омоор тэдэнд цэргийн бааз руу явцгаах саналыг тавьдаг. Харин Хуан Таано хоёр хойд зүг рүү хөдөлж тэндээс арал руу явж болох усан гарцгаахаар шийднэ. Хэрв энэ төлөвлөгөөнд бүтлгүй тул цэргийн бааз руу явах хувилбарыг бодож үзэхээр болцгоодог. Тэд хөдлөхөөс өмнө Таано завиа үзэхэр зогсоол руу явсан ч завь нь алга байлаа. Цааш явцгаахад түрүүхэн хажуугаар нь ухаан жолоогүй давхиж өнгөрсөн машин замын хажуу мөргөж онхолдсон байдаг. Хачирхалтай тэр машиныг жолоодож явсан бололтой хүмүүсийг хэн нэгэн буутчихж. Хуан Илена хоёр Кларагаас хортой цаснаас хамгаалах хувцсыг хаанаас авч өмсснийг нь асуухад хачирхалтай тэр хаанаас авснаа. Тэр бүхэл яаж өмсснөө ч санахгүй байлаа. Тэгээд тэд хэдэн цаг давхсны эцэст нэг том супермаркетд хурж ирлээ. Тэнд олон хүн толгой хорогдож байна. Тиймээс тэд тэнд шөнийг өнгөрүүлэхээр шийдцгэн.
Тэр үеэр Хуан Лукастай ярилцаж хэдийгээр Клараг ирсэнд баярлж байгаач гинтхэн ингээд хүрээд ирсэн нь нэг л хачирхалтай байгаа талаар хэлдэг. Хариуд нь Лукас нөхцөл байдал огцом өөрчлөгдөж байгаа нь тэрэнд аливаа гэрүүл саруулаар бодож сэтгэхэд саад болж байгаа байх гэж тайвшруулахыг оролдоно. Орон хоолны үеэр тэнд байсан хүмүүс бүгд баяртайгаар хилдвийг ярилцаж зарим нь бүр хөгжилдөөд бүжгэлж байна. Энийг харсан Хуанд энэ бүхэн нэг л биш санагдж байлаа. Тэгсэн нэг сэтгцийн өөрчлөлттэй хүү Клара дээр дөхөж ирсэнд Клара гинтхэн өсөрч босоод хэсэг зур гацсна өөрийн мэдлгүй алгаа ташиж хачинжигтэй үйлдэл гаргаж эхэлдэг. Елена Хуан хоёр охиноо барьж аваад тайвшруулахыг оролдож дэлгүүр дотор зассан байсан майхандаа унтуулахаар хэвдүүллээ. Охиндоо тусламж авахын тулд цэргийн бааз руу явах хэрэгтэй гэж Еленаг зүтгэхэд Хуан өөрийгөө тийшээ явах боломжгүй гэдгийг тэрэнд дахин сануулдаг. Гэвч Таано тэдний яриаг тасалж зогсоол дээр Тааногийн зав байгаагүй гэдгийг хэлнэ. Зав авч явсан бүртгэлийг үзүүл Клара гарын үсэг зураад завыг нь авч явсан байж. Энэ үеэр супермаркет дотроос архиулж авахар явсан Лукас зэрэгэлдээ хөрөөнд нэг хачинжигтэй чимээ гарахыг сонсдог. Маргааш нь болоход супермаркетд байсан хүмүүс бүгд баяртайгаар гарч явлаа. Учир нь нөгөө аимшигт цас зогсжээ. Хүмүүс нарны гэрэл хараад баярлж байсан бол Таано бушуухан луужингаа гаргаж харлаа. Гэтэл дэлхийн туйл өөрчлөгдөж өмнө зүг хойд зүг, хойд зүг харин өмнө зүг болж хувирсан байдаг. Аимшиг, адал явдал гэх мэт ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж хурц ухаан авхаал самбаа шаардсан нөхцөл галзуу мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зориорой. Quest Lab. Энэ үеэр хаана гарч ирээд Лукас алга болчихсон байгааг хэлнэ. Таано Хуан хоёр яаран буцаж алга болсон найзаагаа хайж байх зур тэдний ойролцоо нэг машин ирлээ. Дотроос нь зэвсгэлсэн 3 залуу гарч ирээд тэднийг чиглээд алхдаг. Тэд дөхөж ирснээр шууд л хүмүүс рүү буудсанд хүмүүс хар хурдаараа таран зогтаацгаалаа. Харин Хуан Таано хоёр буугаа авч тэдэнтэй буудалцаж эхэлдэг. Цэрэг далав хааж дайнд орж явсан Хуан чадварлаг буудаж нөгөө 3 залуугийн нэгийг унагсан бол нэг нь байшин руу явчихна. Тэр явах замдаа хогийн савыг шалгаж 2 хүүхэд олсон ч тэднийг яасан ч шууд цаашаа явчлаа. Харин үлдсэн нэг буутай хүнийг Хуан буудаж унгаад очиж шалгахад тэр нь Хуаны зүс таних нэг эмэгтэй байдаг. Елена эмч болохоор шархагдсан хүмүүсийг үзэж эхэлнэ. Харин энэ үеэр Лукас машинтай цэргүүдийг дагуулад тэдэн дээр давхиж ирдэг. Тэрээр цэргүүдтэй хурдны зам дээр таарсан байлаа. Хуан Таано хоёр тэрнийг яаж хурдны зам руу очисон болохыг асуухад хачирхалтай нь тэр ч бас юу ч санахгүй байлаа. Таано унж ирсэн машин руугаа очисон ч буудал цааны үеэр тэнсэн суманд оногдоод мотор нь эвдэрсэн учраас асахгүй болж. Тиймээс тэд бүгдээрээ цэргийн машины ачаан дээр суугаад цэргийн бааз руу хөдөлцгөн. Явах замдаа Лукас цэргүүдтэй таарсан газраа найзуудаа зааж өгөөд дэлгүүр дотор арх их ууснаас юу ч санахгүй байх шиг байна гэж тайлбарладаг. Тэднийг явах зэрэг голын ус аажмаар уурсаж эхэлжээ. Энэ үеэр хүмүүс рүү халдсан 3 дахь жидхэд газар дорох ус зайлуулах хоолоогоор алхаж явсаар харийн хорхойнууд дээр ирдэг. Хачирхалтай нь тэд тэрнлүү дайрахгүй харин ч зам тавьж өгч байна. Харин Хуан энэ үеэр дахиад нэг үзэгдэл харж байлаа. Тэр нэг том их дэлгүүр дотор явсаар түрүүхэн буудаж унагсан эмэгтэйтэй ярилцаж зогсно. Гэтэл тэр эмэгтэй Хуанд "Би чиний тархины мухарт байгаа учраас намайг ирж хайхаа битгий зогсоогоорой" гэж хэлдэг. Тэрнийг ухаан орхиод цэргийн бааз дээр цэргүүд амьд үлдсэн хүмүүст хэрхэн буудахыг зааж өгч байлаа. Нэг өглөө цэргийн баазыг удирдах байсан офицер Таанаг дуудуулад тэрнийг инженер гэж сонссон учраас цэргийн холбооны радиог засч өгч чадах эсхийг нь асуудаг. Хамгийн гол нь тэд радиогийн антенныг хотын төвд байгаа цамхаг дээр байрлуулахыг хүсэж байлаа. Энийг олж мэдсэн Таано найзууд дээрээ ирээд мэдсэн бүхнийг хэлж цэргүүд хотыг тойруулж босгосон хаалтыг галт тэргээр мөргөж нээгээд хотын дотор байгаа цамхаг дээр антен зоож мэдээ дамжуулахаар төлөвлөж байгааг хэлдэг. Найзууд энэ даалгаварт оролцох эсэхээ шийдэж ядан байтал Лукас энэ даалгаварт заавал оролцно гэдгийг хэлээд хэрв тэр антеныг зоож чадвал ямар олон хүний амийг аварчуулахыг та нар төсөөлж гин үү? Тэгээд ч хэрв энийг хийхгүй бол бид бүгд өөрсдөө аюулд орох болно гэж шийдэмгий хэлнэ. Тайван тогтун байдаг найзыгаа сүүлийн үед гэнэт ингэж хачирхалтай авирлах болсонд Хуан Таано хоёр бidүүхэндээ гайхацгаана. Удалгүй өөр машинууд цэргийн баазад ирж өшөө олон амьд үлдгэсдийг авчирчээ. Тэдний дунд Роберто байлаа. Тэрнээс юу болсныг асуухад Бенито болон бусад залуус амьд гарч чадаагүй гэдгийг хэлдэг.
Энэ бүхнийг сонссон Хуан цэргийн баазаас хөдөлж арал руу явахыг санал болгосон ч Тано, Ана болон Елена бүгд энэ саналыг эсэргүүцлээ. Кларад эмнэлгийн тусламж хэрэгтэйгээс гадна арал дээр аюулгүй гэх бодлого тэдэнд байхгүй байлаа. Тэр шөнө Хуан элдвийг бодоод унтаж чадсангүй. Тиймээс тэр гарч хэсэг зур алхахаар шийддэг. Гэвч хоёр хүн тэрнийг дагаад байгааг тэр анзаарлаа. Тэдний нэг нь галт тэрэгний инженер байж. Тэрээр цэргийн баазын ойролцооныг галт тэрэгний буудлын байгааг хэлээд тэнд байгаа галт тэргийг засч чадвал хотын төв рүү төвөггүй очиж болно гэж Хуанд хэлээд тэр ажлыг хамтарч хийхэд Таног ятгаж өгөхийг тэрнээс хүсдэг. Маргааш нь хэсэг залуус хамтдаа дэлгүүр дотор байсан сэтгцийн өөрчлөлттэй хүүг оршуулж байна. Тэрээр буудал цааны үед суманд оногдож шархаад алгүй нас барсан байлаа. Дараа нь Тано, Хуан, Инга, Омар, Пабло, Лукас бүгдээрээ цэргүүдтэй нэгдэж тусгай даалгаварт явахаар болцгооно. Тэд завинд суугаад гол гаталж төмөр замыг дагаж алхсаар галт тэрэгний засварын газарт хүрцгэн. Ингэж алхаж явахдаа тэртээд цэргийн онгоцнууд нисч явааг олж хардаг. За ингэж явсаар галт тэрэгний засварын газарт ирсэн тэд шууд ажилд орцголоо. Тэдний ихэнх нь галт тэргийг засах ажилд ханцуу шамлан орсон бол эмэгтэйчүүд голдуу цэргүүд харуулдгаарч хорхойнууд дайрч ирүүл хамгаалж тулалдахаар бэлдэж байдаг. Аз улхад тэдэнд хинцсаад болсонгүй. Ингээд тэд галт тэргээ асааж хөдлөнө. Гэвч тэднийг нэг буу барьсан эмэгтэй анхааралтай ажиглаж байгааг тэд анзаарсангүй. Явах замдаа Пабло болон хэсэг залуус хориглолт бэлтгэхээр буусан бол бусд нь цааш явна. Удалгүй галт тэрэг машины цэгээр босгосон хан руу чиглэж ирэхэд чичиргээнээр нь өнөөх харийн хорхойнуудч бүгд гараад ирцгэн. Галт тэрэг шулам хурдаа нэмлээ. Галт тэрэг дотор байсан цэргүүд бүгд айсан байдалтай. Гэвч хашир туршлагатай Хуан тэдний сэтгэл санааг өргөхийн тулд дуу дуулж эхэлсэнд бүгд хамтдаа дуулсаар галт тэргээрээ машин овоолсон хаалтыг цөм дайраад гардаг. Ингээд тэд ирчээрээ явсаар хотын төвд ирээд холбооны радиого төв цамхаг руу зөөж алхацгаалаа. Хачирхалтай тэдэн лөө нэгч хорхоо дайрсангүй, тэдний хойноос нэгч хорхоо ирсэнгүй. Бас өглөөхөн тэдний харсан цэргийн онгоцнууд тэнд унсан байгааг тэд анзаарцгаана. За тэгээд хоёр багт хуваагдаад эхний баг нь цамхагт радио холбоог суйрлуулгаар үлдсэн бол хоёр дахь баг унсан онгоцнуудыг шалгахаар явцгаана. Ингээ болон тэрний багийнхан явсаар эхний онгоц дээр ирлээ. Тэнд харваагүй үлдсэн пуужин байснаас гадна цэнгэлдэх хүрээлэн улаанаар дугуйлсан газрын зураг байлаа. Тэгсэн тэднээс холгүйхнийг жаал хүү гудамжинд зогсож байгааг тэд хардаг. Тэднийг онгоцноос гарч ирэх үед маш олон хотын иргэд тэднийг тойроод гөлийсэн царайгаар ширтцгэн. Цамхагд үлдсэн Тано болон тэрний залуус өдөржин ноцолцсны эцэст нэгэн радио холбоог ажилуулж чадна. Тэгээд тэд радиогоор мэдээ тарааж цэргийн бааз дээр ирээд тусламж авахыг урайлан дуудаж эхэлдэг. Цэргийн баазад үлдсэн хүмүүс ч тэдний хотын төвөөс илгээсэн мэдээг хүлээн авч даалгавар амжилттай болсонд баяртай байлаа. Гэтэл бааз дээр байсан өсвөр насны залуус машинд суугаад цэргийн баазаас сэмхэн явцгааж байгааг хүмүүс тэр бүр анзаарсангүй. Цэргийн баазад байгаа хүмүүс радио дахиад хүлээж авсан гэдгээ дохионы буугаар буудаж мэдэгдэхэд цамхаг дээр байсан хэдэж даалгавраа амжилттай биелүүлснээ мэдэж баярлцгаана. Гэвч тэдний баяр удаан үргэлжилсэнгүй. Цэнгэлдэх хүрээлэнгээс юр бусын цэнхэр гэрэлтэж эхлэхийг тэд харжээ. Хуан тийшээ яралтай явж шалгах хэрэгтэй гэж хэлсэн ч унсан онгоц руу явуулсан багийнхан эргэж ирээгүй байгаа учраас нэмж хүмүүсээ явуулах нь эрсдэлтэй гэж командлагч нь дүгнэдэг. За тэгээд тэд онгоц руу явуулсан багийнхан эргэж ирэхийг хүлээцгэнэ. Хуан болон тэрний найзууд байшингаас хөзөр олоод ихэд ол зурхацгааж бусдыгаа эртэл хуучнаа дурсаад хөзөр тоглож эхэлсэн ч Лукас урдын шигээ сайн тоглож чадахгүй байлаа. Найзууд нь тэрнийг шоолж тохуурхаж эхэлсэнд Лукас уурлаад хинэд угсхийн хутга шүүрч аваад Оморыг хотголцоход гүгээд явчихдаг. Хуан Тано хоёр гайхаад найзынхаа хойноос очиход Лукас байшингийн дээвэр дээр зогсож байлаа. Энэ үеэр Лукас тэдэнд хэн нэгэн тэдний радио холбоог сонсож байгаа. Бас тэр тэдний төлөвлөгөөнд саад болох болно гэж хэлдэг. Найзынхаа юу яриад байгааг ойлгохгүй байсан Хуан Тано хоёрыг ямар нэг зүйл хийж амжихаас өмнө Лукас байшингийн дээвэр дээрээс үсэрч орхино. Сайн найз нь нүдэн дээр нь байшингаас үсэрч өгсөнд Тано ихэд гашуудлаа. Гэвч гудамжаар гарч хідэн барьсан маш олон хүмүүс хачин чихтэй хөдөлсөөр ойртож байгааг Хуан анзаардаг. Тэднийг доош буухад радио оператор цэрэг Омар хоёр тэдэнтэй нэгдэж хамтдаа бууцгаана. Гэвч цамхагыг хамгаалж байсан цэргүүд бүгдээрээ ухаан алдсан байна. Тэд яран дээш гарч нуугдцгаахад онгоц шалгахаар явсан багийнхан маш олон хүмүүсийн хамт хурж ирээд байшинг нэгжиж эхэлдэг. Манхэд сэмхэн тэндээс зугтах гэж оролдсон ч нэг хүн тэднийг харчихлаа. Тэгээд тэр хашгирч бусдтай мэдгдсэнд бүгдээрээ манай хэдийг хөөж гүйлдэж эхэлцгээв.
Аргагүй байдалд орсон Хуан тэдэн лөө буудаж эхэлсэн бол бусд нь том хаалгыг бэхэлж араас нь хөөж байгаа хүмүүсийг саатуулж байлаа. Ингээд тэд харь хурдараагүйсээр галт тэргэнд ирэхэд галт тэрэгний жолооч цэрэгч бошуухан шиг галт тэргээ хөдөлгөнө. Нөгөө хүмүүс тэдний хойноос хөөж эхэлсэн ч жирийн хүн шиг хурдан гүйж чадахгүй байлаа. Тэр хүмүүсийн байгаа байдал их дэлгүүр дотор хүмүүс рүү буудаж исэн хүмүүстэй адилхан байгааг Хуан анзаарна. Тэр хүмүүс тэднийг самхаг руу саадгүй нэвтрүүлж радио дохиод цацагт нь саад хийгээгүйг бодоход энэ нь зариудаар зохион байгуулсан занг байх магадлалтай гэж Хуан дүгнэдэг. Тиймээс тэр явж цэнгэлдэх хүрээлэнгээс асч байсан цэнхэр гэрлийг шалгах ёстой гэж шийддэг. Галт тэрэг жолоодож байсан цэрэг залууч тэрнтэй нэгдэхээр болж таанууд галт тэрэг хэрхэн жолоодохыг зааж өгöd. Тэр хоёр хамтдаа галт тэрэгнээс буугаад явцгаалаа. Гэхдээ тэр цэрэг залуу Хуанд нэг л танил санагдаж байсан ч яг хэн болохыг Хуан сандаггүй. Тэр хоёр буугаад хот руу будсанд бусд нь бааз руу яаралтай очиод оморын шархыг эмчилэхээс гадна бусдад анхааруулга өгөхөр болдог. Манай хоёрыг хотод ирэх үед нэг газраас буунду гарч байлаа. Тэднийг ирэхэд олон хүн хөдөлгөөнгөө зогсож байлаа. Удалгүй тэднийг авч явахаар ачааны машинууд ирнэ. Хачирхалтай нөгөө харийн хорхойнод хүмүүсийг тойроод нааш цааш алхаж хэсэг хүмүүс тэднийг буудаж буудах дадлаг хийж байлаа. Мань хоёр хамтдаа тэндээс сэмхэн холдож нэг эзгүй байшин руу орцголоо. Тэгсэн тэрхэн мөчид Хуаны нүдэнд дахиад өмнө нь харж байсан үзэгдлүүд болоод өнгөрсөн хэдэн өдөр өөрт нь тохиолдсон үйл явдлууд араасаа үзэгдэж эхэлдэг. Ингээд тэд хамтдаа байшингийн балконоор харах үед Хуан хамт яваа залуугийн царай ягаад өөрт нь танил санагдаад байсныг ойлгодог. Тэгсэн Хуан тэрнтэй хамт явж байгаагаа өмнө нь үзэгдэл дотор харсан байж. Тэрний нүдний өмнө өрнөж байгаа бүхэн үзэгдэл дотор харсан бүхэнтэй яв цав таарч байлаа. Удалгүй зэрэгэлдэх байшингийн дээврийн цамхаг цэнхрээр гэрэлтэж эхэлснээр энэ бүх үйл ажиллагааг удирдах байсан харийн амьтан өөрөө гараад ирлээ. Тэрээр намуухан ая ихшиглүүлж тэр аяыг сонссон хүмүүсийг бүгдийг нь өөрийн миньон болгож хувиргаж байдаг. Тэр хүмүүс дунд өсвөр насны хүүхдүүд олон байгааг анзаарсан Хуан өнгөрсөн хугацаанд Клара охин нь харийн амьтнаар ховсдуулж байсан болохыг ухаарснаар киноны эхний улирал дуусаж байгаа юм. За энэ түрээд энэ галзуу киноны тайлбар дуусаж байна. Бас л цаашаа яах вэ гэсэн бодол үлдээгээд дууслаа шүү дээ. Тэгж яагаад нэг өдөр хоёр дахь улирлыг нь ярьж өгөх боломж олдно гэж найдаа. За тэгээд энэ галзуу киног ярих боломж олгосон Quizlab-ийн хамт олондоо баярлалаа. Үгүйснээс манайха удахгүй буюу 6 сарын 7-нд төв зэнгэлдэх хүрээлэнд болор цом нэртэй оппозитийн тоглолт болох гэж байгаа штэ. Үзэх хүмүүс маань тоглолтын тасалбараа бокс оффис сегмент рүү ороод авчих юм байна. За тэгээд дараагийн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая. Нүдэн надад юу ч үтгэж бүх юм сайхан болно.